ганцхан хинт нэг 100 м2, 200 м2-тай мөөгөө тариалах нь утгагүй болж энийг заавар кластераар нь төлөвлөж хөгжүүлмээр байгаа. Мөөгийг үйлдвэрлэн гэдэг нь ерөөсөө юм гинжин 3 үйлдвэрлэл байгаа юм. За үрээ өсгөрлөн, мицелээ өсгөрлөн гэсэн. Хоёрдугаар хэсэг нь болохоор зэрэг нөгөө сүрэл модны үрцээ ашиглаад бэлтцээ хийн. Энэ үрээ дотор нь нэгээд ингээд уутан дотроо ургуулна гэсэн. За хамгийн сүүлийн хэсэг бол мөөг хураах хэсэг байгаа. Ингээд бид нар дотор нь ерөөхдөө 3 хуваачаад байгаа юм. Тэгэхээр энэ бол нэгдүгээр шатны үйлдвэрлэл буюу одоо энэ салбарын хамгийн эхлэлийн цэг байна шүү дээ. Энд бол бид нар юу хийдэг вэ гэхээр энэ овёс будааг ашиглаад гол түүх үед бол овёс будаа. Сүүлийн үед бид нар юу бас нэмээд байгаа хушны чөмөгний хальс шүү дээ. Самрын хальс шүү дээ. Тэр чинь бас хаягдл болж гараад байгаа. Тэгэхээр тэрийг тэгээд кофений шар эдрийг ашиглаад одоо энэ мөнгөнийхөө мицелийг өсвөрлөдөг гэсэн үг. Энийг хийхдээ яаж хийдэг вэ гэхээр 3-4 шаттай энд ингээд одоо процесс явдаг. За тармил мөнгөний мэрэгжлийн лабораториудаас бид нар яг тармил мөнгөнийхөө үрийг гаднаас судалж авна. Нэг юм урагшлалтай юм ирдэг гэсэн. Одоо нэг шиг юм байна тийм. Энэ одоо хэрэг юм болох уу? Энийг бид нар 1 тонн олгож өсвөрлөдөг. Тийм, нэг 4 этапаар ингээд 1 тонн олгож өсвөрлөдөг. Тэгээ эндээс бэлэн болсон юм а бид нар дараагийн шатны үйлдвэрлэл борлуулдаг гэсэн. Ингээд бид нар нөгөө нэмэн үртгийн сүлжээгээ бий болгож ажиллаж байгаа байхгүй юу? Хамгийн анхны санхүүжилтээр юу нэг яаж босгосон юм бэ? Хамгийн эхний одоо судалгааны туршилтын санхүүжилтийг тухайн одоо энтерпренер өөрсдөө л гаргах хэрэгтэй байгаа байхгүй юу? Ер нь бол тэрний бараг нэг 40 сая төгрөгийн санхүүжилт бол өөрөө гаргасан. За тэгээд яг компани байгуулад энэ үйлдвэрлэлийг эрхлэх үү те. За туршилтаас одоо бизнес болж байна шүү дээ. Яг энэ шатанд бол биний Shark Tank-ийн эхний сизнээр ороод тэгээд яг 2 хөрөнгө оруулагчтайгаа тохироогоо хийгээд ингээд 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аваад компани эхлүүлчихсэн. Одоо тэгэхээр ажиллаж байна. Одоо бол манай хоёр Shark бол бизнесээс бол гарсан. Гарсан юм уу? Тийм, одоо бол би яг өөрийнхөө компаниг ингээд уруу өдөртөө тавьж байгаа. Эхлээд бол бид нэр одоо би бизнесээ эхлүүлэхдээ нэг том байр түрээслэл бүх юмаа тэндээ хийгээл тэгэл эцэст нь ингээд өөрөө борлуулаад өөрөө түгээгээл ингээд яг л бусдын адил нэг жижигхэн компаниг өсгөжсэн. Тэгээд явандаа бид нэр ингээд бүтээгдэхүүнийхээ өртгийг тооцож мацаад ингээд үзэхээр ерөөсөө энэ бизнес агуур болохгүй шүү дээ. Энэ модель болохгүй шүү дээ. Тэгвэл бусд нь яадаг юм те? Тэгвэл тэнд яадаг юм? Энд яадаг юм гэдэг ингээд асуухаар зэрэг ерөөсөө нэмэн үртгийн сүлжээ үүсгэн, кластер үүсгэн те. Одоо танаатай бол мөг эндээс суглаад танах борлуулалтыг хийж байгаа шүү. Одоо тэр нэлээд том сүлжээ дэлгэрүүлээрээс өгдөг байсан хэвээрээ. Одоо их олон газар өгдөг бидээс нийлүүлдэг. Хамгийн өндөр борлуулалт байхдаа бид нэр энэ хотын төвийн органик дээд зэргийн ресторануудаар өгдөг байсан. Тэгээ гацууртын нэрийг 6 сүлжээгээр өгдөг байсан л да. Одоо бол бид нар нэлээд хомигдсон ингээд дэлгүүрүүдийн юу зогсчод байна. Яагаад тэгэхээр дэлгүүрүүдтэй ингээд харилцахаар удаашралтай мөнгө нь орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үед ч бага байсан. Дээрээс нь хэрэглэгчдэд нэлийн танигдсан учраас шууд худалдаануудыг ерөнхийдөө ингээд хийгээд явж байгаа. Одоо бид нар зөвхөн захиалгаар хүргэж өгöd явж байна. Тэгээ энэ жилээс бид нар нөгөө үйлдвэрлэгчтэй олон болгоод урд нь бол би өөрийнхөө хийсэн юмыг тийм ээ хүмүүст ингээд өгөөд ургуулуулад одоо 3 дугаар хэсгийн үйлдвэрлэлийг ингээд хийдэг байсан бол одоо яг өөрийнхөө компани технологиудыг өөр бусдад эзэмшүүлээд ингээд нийлээд хамтарч ажиллах юм систем бүтээж ажиллаж байгаа. Одоо энэ танах хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна. За яг манай энэ нэгж хэсгээр бол 2 хүн ажиллана. За эндээс гарсан бүтээгдэхүүний 3 үйлдвэр хөдөлж авна. Бид нар 3-ыг хангадаг гэсэн, 3 үйлдвэрийг хангана гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Тэгээ яг тэр 3 үйлдвэрлэлийн байрууд бэлэн болсон, зарим нь ажиллаа эхэлсэн байна. Нэг нь ажиллаа эхэлсэн байж байна. Тэгэхээр энэ жилийн хугацаанд бол бид нар 10 аж ахуй нэгж маань нийлж ажиллана. Тэгэхдээ үрийн цех бол ингээд нэг явна. За тэгээд хөрсний үйлдвэрлэл 3 явна. Мөөг ургуулах хөлөмж 5-аас 6 явна. Ингээд бид нэр харуулаад нийлээд ингээд нэм уртгийн сүлжээнд нэгдэж ажиллана. 12 нийтийн хөтөлбөр зарласан явж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн хамгааллын, эдийн засгаас эргээгээд энэ дотроос нь 2 их найднууд жирийн дунд үйлдвэрлэх зориулагдсан ажлын байрыг хамгаалах тэм зориулттай. Тэр зээлэнд одоо жилийн 3% үедээ 3 жилийн хугацаатай онцгой хөнгөлөлтийн юм зээл олгоод явж байгаа шүү дээ. Банк санхүүгийн салбараар дамжуулаад тэрэнд одоо материал өгж үзсэн үү? Тэрэнд бүр материал өгөхгүй гэж хэлсэн. Яагаад тэгэхээр тэнцэхгүй. Тэрүүн өөрөө хийж байна. Би авч чадахгүй. Ягаад барьцаа байхгүй гэж тийм. А гэтэл барьцаа байхгүйч байсан
Тэр байцаагийн чинь батлан даадаг зээлийн батлан даахтай санд бас хандж болно шүү. Тийш хандж үзсэн үү? Хандыг бодож байгаа юу? Гэхдээ ерөөсөө ихэнх үед өнгөрсөн хугацаанд банк бол миний хувьд хаалттай сэдвүүл байлаа. Одоо яагаад тэгэхээр үйлдвэрлэл эрхэлж байгаа нөгөө нөхөрчин байж тийм ээ. Нөгөө бизнесээ эхлүүлэхдээ технологид хөрөнгө оруулна. Хүний нөөцтэй хөрөнгө оруулна. Дахиад барилга байгууламжид бараг хөрөнгө оруулна тий. Тэгээд дээрэс нь эргэлтийн хөрөнгөний асуудал гэдэг ийм олон мөнгийг нэг дор шийдэх хэрэгцээ гарч байгаа зү. Тэгэхээр зэрэг би бол байраа шийдэж чадаагүй явсан хүн бахна штэ. Тэгэхээр бид нар бол эхлээд оруулсан тэр хөрөнгүүд бол технологи дээр, мөнгөний үйлдвэрлэлийн менежмент дээр судалгаа энд дэд бүтцийн юмнуудад нэлээх их ажиллаа. За тэгээд тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө бүтээлээ. Яг мөнгөнд тохирсон хамгийн хямд авсаархан ажиллахад аюулгүй тэр тоног төхөөрөмжүүдийг бүтээж ажилласан байна. Тэгэхээр зэрэг баланс санхүүгийн хувьд бол ер нь хасагтайгаар л явсан. Тэгэхээр бид нэр одоо энэ жидүүгийн зээл рүү хандаж үзэх нэг саналтай байна. Тэрэн дээр болохоор бид нөгөө кластерын төслөөрөө кластераараа ингэж оролцож үзье гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Дээрээс нь одоо EDP-ийн тэр төслүүд рүү хандаж үзье. Санхүүжилтийн асуудлыг яаж шийдвэх зүгээр мөн одоо хэрвээ ингээд нөгөө нэг баг команда ч юм уу мэрэгжлийн одоо хөрөнгө оруулагч байгууллагуудтай юу яах юм бол харилцаагаа тогтоож чадах юм бол ер нь төслөө сайн танилцуулаад тийм ээ тэднэрээр одоо хөрөнгө босгуулах ажлуудыг хийлгүүл яасан мэ гэдэг санал тийм. Ажлын байрны асуудал үнэхээр хүндэт. Хамгийн их мөнгө ордог хэсэг тийм. Тэгэхээр зэрэг орон сууцны тэр лизинг шиг яагаад байж болдгоо юм бэ? Яагаад энэ хүнсний үйлдвэрийн стандарт байраа барьчаад үйлдвэрлэгчтэй лизингээр хүрч болдгоо юм тийм. Энэ болгоны асуудлыг нэг сайхан эмгэгцтэй шийддэг бол зүгээр юм. Бид хэд бол яг юу яажлаа юм л да. Төлөвлөж л байна л да. Ингээд эхнээс нь дуустал нөхөр хийхэд бол биш тийм ээ. Маш урт хугацаа орно. Мөнгө их гарна тий. Эцсийн бүтээгдэхүүнийг зараад борлуулад мөнгө олтлоо. Тэсэхгүй байхгүй юу? Удах байхгүй. Тэгэхээр зэрэг энэ болгоны чинь ингээ этапаар нь салгаад нэгж болгон дээр нь ашиг зардлын тооцоолоод тий. Окей та өөц болцоон дээрээ тулгуулад энийг хийвэл зохимжтой юм байна. Тэгвэл танд ийм хэмжээний мөнгө орно тий. Та иймэрхүү стандартыг хангасан байраа бэлдэх хэрэгтэй байна. Гэт ингээд зөвлөд ямар ч сан кластерын хүмүүс маань ингээд ойлголцоо дөнгөж эхлээд ингээ ямар ч байсан бид нар бүтээмжтэй байх юм бол ийм ашиг одоо орлогыг бүрдүүлж чадах юм байна гэдэг тооцоолыг гаргаад өгөхөөр гайхаж байгаа. Үгүй тий. Бид нар харуулаа нийлжүүл ингэж болох юм уу? Тагтан дээрээ мөнгө ургуулсан юм битээ байгаа шүү дээ. За. Хөлөлийн чанартай өөрийнхөө хоббигоороо тий тагтаа амьдлаад мөнгө ургуулсан бичлэг байгаа. Тэр бол аюу хүмүүст хүрсэн байлаа. За, харилцагч дээрээ ирсэн байна. Ингээд балконыг нь онгойлгоод харлаа. За ерхийдээ хөөсөөр ингээд улаалаад 50 хийсэн байна. 50-аа бас будсан байгаа тийм. Юу ургаглаа? Тагцсан. Ийм хөөрхөн урагчиж. Би өнөөдөр зөвлөгөө өгөх гэж ирсэн. Ерхийдээ чигшил ямар байна? Агаар нь таарч байна уу? Өгний блокнот нь хэр байна? Уулны цаана нэг сумын цаана хин ямар хэмжээтэй нохоо тариад байгаагаа мэдэхгүй өөрт олдож байгаа боломжоор шүү тарьж байгаа байхгүй. Гэтэл тэр тариалсан бүтээгдэхүүн зах зээл дээр илүүдэд байгаа юм уу? Дутуудаад байгаа юм уу? Өшөө ашиг хийх боломж байсан юм уу? Ямар ч баримжаа байхгүй, стратеги байхгүй яваад байгаа шиг байна. Тэгэхээр зэрэг манай энэ салбар битээ тийм байгаасаа тий 5-10 жилээр бид нэр төлөвлөе тийм ээ. Энийг баг-багаар хийж явъя, маш их хугацаа ордог тий. Энийг ингээд тэгэхээр энэ болгоны чинь ингээд дэд бүтцүүдийг хийж л явах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр би ерөөсөө нэг гараараа одоо дэд бүтцийн юмнууд дээр ажиллаж байна. Нөгөө гараараа яг үйлдвэрлэлээ явуулж байна. Яг энэ хоёр ингээд зэрэгэл тохондоо ажиллаж байна. Миний бол яг мөрөөдөл бол бид нар нөгөө илүү үн цэнтэй эмийн мөнгөний чиглэлээр ажиллах сонирхолтойгоо. Одоо хүнсний энэ мөнгөн дээр бид нэр ингээд систем бүтээгээд те энэ салбарт ажилладаг хүмүүсийг бий болгоод ингээд дараагийн шатанд бол бид нэр 1 кг илүү үнэтэй эмийн одоо эмийн үйлдвэрийн түүх хийд болдог. Гоо сайхны бүтээгдэхүүний түүх хийд болдог те хүнсний нэмэлт хичээлийн түүх хийд болдог. Тийм одоо эмийн чанар өндөртэй илүү үнэтэй тэр мөнгийг тариалах бол хүсэлтэй байгаа. Тэгж одоо бид нар экспорт чиглэж ажиллана гэсэн үг. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.
одоо өнөөдөр бас манай баялаг бүтээгч нэвтрүүлгээр зочноор ороод бас Монголынхаа ард түмэндээ өрхийн одоо яаж гоё мөнгө тариалах уу, энийг яаж бас жоохон бизнес болгочих уу, яаж одоо экспортод гарах уу гэдэг энэ одоо их гоё одоо ингээд нэг одоо ориглон их гоё хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд бол одоо мэдээж төрөөс олгож байгаа онцгой хөнгөлтэй санхүүжилт хэрэгтэй байна. Авъя гэхээр барьцаа байхгүй байна, барьцаа хүрхгүй байна. Тийм учраас зээлийн батлан даалтын санд ханд гэдгийг би зөвлөж जैन тийм ээ. Монголын нийт ард түмэн бас манай мөөжиг одоо мөнгөний мөөжиг маань бас дэмжиж одоо энэ хүнтэй холбогдоод бас ингээд мөнгөний бизнес бас орж олно. За ингээ баярлалаа. Баялаг бүтээгч нэвтрүүлэг энэ өрөөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Тэр баярлалаа.